цэвэрлээд амар ингээ халууцаад тэгээд араас нь шүршүрт ороод тэгээд хувцсанараа угаагаад нурамаа янзлаад одоо харьжлаад тэгээ гойлаасаагаад гой хоол хийж идээд гой кино үзээд хамгийн гоёнтэй амар амгалан мэдрээд нэг тийм өдөр байдаг штэ хүмүүртэл байдаг баг. Тийм өдөр батал өнөдөр өнгөрсөн. Тэгээд одоо амархад бэлэн болсон болохоор та нарыгаа бас амраахыг хүсээд ASMR бичлэгээ ингээд эхлүүлж байна. Бүгдийн сансан шүү. Айгүй их биччихсэн. Тэгээд та нартай дандаа баярлж явдаг. Тэгээд дараагийнхаа бичлэгэн дээр мейкап бичлэг оруулна. Яг заавал. Тэгээд бас миний бүр мартсан байсан нэг юмыг нэг хүн над руу бичсэн. Би парт 3 дээрээ муурныхаа тухай ярина гэжсэн. Тэрийг бас таг марцсан байлээ. Тэгээд би ер нь өөрийнхөө бичлэгнүүдийг ухрааж үздэг л дээ. Өөрийнхөө сонсохоор хизээж нойр хүрдэг. Тэгээд би тэр бичлэгнүүд дээр зарим нэг юм амлсан, тэдрээ марцсан тиймэрхүү зүйл бас байдаг. Тэгээд муурныхаа талаар хоёр одоо энэ дараагийнх дээр юугаа хийжтэй мейкап видео хийн. Тэгээд тэрний дараа би муурныхаа талаар танилцуулъя. Тэгээд тэрний дараа үс арчилгаа оруулъя. Тэгээд ер нь бол би нэг амар бири талдаа бичлэг хиймэргүй байна л да. Тэгэхээр ингээл бусдын жишгээр адилхан болол их бичлэг эмэгтэйчүүдэд зориулсан болчдөг. Тийм болохыг бас хүсэхгүй байна. Тэгээд тийм болохоор яа яах шүү. Их тиймэрхүү бичлэг бас хийгэрэй гэж намайг бити шаардаарай. Тэгээд тэрнээс өөр гой зөндөө санаа байгаа болохоор яг бири талдаа ганц хоёр бичлэг бас хий гэж би бодсон учраас мейкап хийнэ гэж амласан. Тэгээд тэрийг би мартаагүй. За
угаасаа баг гараад байвал тэр чинь л өөртөө хийж байгаа хамгийн том зүйл болж байгаа шүү дээ. Өөрийгөө хамгаалж чадчих байгаа хамгийн том хүчин зүйл болж байна. Тэд нар хамгийн анх дугаарт орж байгаа. Тэгээд маск олдохгүй бас тэгээ нэг удаагийн маскийг амар үнэтэй яваад тэгээд нэг 2-3 цаг зүгээд л хаяг амиг 1500 төгрөгөөр аавна гэж бас юу ахав тэ. Тэгээд тиймэрхүү юм болсон. Тэгээд миний зүгээс би ASMR дурлал сонсдог миний сонсогч нар бас энэ удаад сонсож байгаа сонсогч нарт маск бэлгэлмээр санагдаад тэгтээ ингээ гэж бодсон. Би юу яа олон хүнд хүрэхийг хүсэж байгаа болохоор за ингэх юм байна. Би яг одоо бодож байна. Хоёр хүнд бэлэг барья. Тэгээд надад болохоор одоо ийм маск нэг удаагийнх биш. За нэг 2-3 удаа угаагаад дүүж болдог. Амар сайн материалтай 5 маск. Тэгээ маш гоё хийдэ. Тэгээ нүрэнд амар сайн ингээд хааж өгдөг. Тэгээд энийг ингэж шалгаруулъя. За миний ASMR бичлэгийг яа тийм ба screen record хийж бичиж аваад эсвэл screenshot хийгээд Instagram дээрээ story оруулаад тэгээд ASMR сонсдог хүмүүст ингээд бас түгээгээд ASMR гэж юу байдаг миний хийж байгаа контентыг түгээдэг. За тэгээд илүү олон сонсогч нартай болоод ASMR-ыг хүмүүс мэддэг болоод унтаж чаддаг хүмүүс унтаж чаддаг болгож юм билүү те. Тийм болохоор бүгдээрээ нэгэндээ тэгэж түгээе. За тэгээд Instagram дээрээ скриншот хийгээд миний одоо энэ халиун ASMR гэсэн байгаа. Миний шарилыг скриншот хийгээд Instagram дээрээ story-дод намайг mention хийгээд за тэгээд ASMR-ийн талаар амар гоё одоо ингээд намайг сонсдог болсноос хойш ямар ингээд өөрчлөлт чамд хүрсэн те. Тэгээд юу юу гэж боддог тэр талаараа гоё бичээд тэгээд тавь story ди хамгийн гол зүйл нь хин хамгийн гоё одоо мэдрэмж авдаг хин тэр мэдрэмжээ гоё үгээр илэрхийлж надад урам өгсөн. Тэгээд тийм хүнд би за би нэг 20 шиг маск өгье. 2 хүнд өгье заяа. 20 шиг маск 2-3 удаа хэрэглэдэг. Тэгээ энэ юу амар ингэ штэ. Тэгээд
story хийн гол над дээр мэдгэлээр нь тэгээ би тэрийг өөрөө сторид оруулна. Тэгээ ингээ бүгдийг нь оруулж агаад өөртөө ч хоёр хүнийг баярлуулъя. Тэгээ та нартай баярлалаа. Миний бичлэгийг үзнэ. Тэгээ дандаа байнга сонсдог. Тэгээ байнга дэмждэг. Бүгдээр нь маш их баярлалдаг шүү. Тэгээд дараагийн бичлэгэн дээр мейкап видео хий. Тэгээд энэ удаад